Я сайн уу guys, юу цаан бүгд өдрийн мэнд төргий. Өнөөдрөөс simulation эхэлцгээе. Өнгөрсөн удаа би simulation-ыг 126 хүргэсэн. 126%. За тэгээ одоо энийг ахиулах сонирхолтой байна. За model time frame үзүүлэг downtrain selling zone-той tourism төлөвлөгөөтэй өмнө байгаа импульс төлөвлөгөөнийхөө хувьд бол ерөнхийдөө 23.6 level нэг өрөө үүсгэснээс хойшоо бол өрөө үүсэхгүй байгаа. Тэгээ 23.6 level дээр байгаа 20-аас аваад үзэх юм бол үндсэн хөдөлгөөний Fibonacci-гийн 50 level дээр хаагдсан байдалтай үндсэн хөдөлгөөн цааш үргэлжлэх боломж тарагдж байгаа. За weekly time frame downtrend selling zone үргэлжлэх үү? За weekly time frame-ийн downtrend selling zone-ы явцад бол нэг асуудал гарсан. 23.6 level-ийн ёроолоос эхлээд буцаад дэшээ бол оройсолцсон counter trend хөдөлгөөн гарсан. Weekly time frame дээр энэ ёроос төрсэн. За буцаад энэ орой бол дээшээс төрсэн нөхцөл байдал нь бол ерөнхий weekly time frame-ийн counter trend-ийг бол дээшээ явах магадлалыг бол өсгөж өгсөн гэж ойлгож болно. За тэгэхээр өмнө байгаа импульс хөдөлгөөний Fibonacci-гийн 50 level дээр байсан weekly time frame дээш өсөх үү гэдэг асуудал байгаа. За daily time frame маань weekly time frame-ийг дагаад down trend-тэй байсан uptrend trend рүү шилжээд uptrend trend-ээсээ бол одоо энэ харагдаж байгаа ачлан энэ бол Fibonacci-гийн 23.6 level юм уу? 23.6 level дээр байсан ерөнхий ёроолыг бол доош өсөлтсөн харагдаж байна. За 23.6 level дээр байсан ёроолыг доош сэтэлсэн үндсэн хөдөлгөөний down trend чиглэлийг бүр авсан байдлаар daily time frame дээр down чиглэл үүссэн байх магадлалтай. Weekly time frame ах чиглэлийн tracer чиглэл орж иж байгаа магадлалтай. Daily time frame өмнө бол down-аас up болсон босоо down болсон байдалтай. Ийм хөдөлгөөн үргэлжилж байгаа маань. Daily time frame дээр өмнө байгаа импульс хөдөлгөөн нь бол энэс авахгдаад доошоо бол энэ хүртэл явсан Fibonacci-гийн 100 level дээр баг хүрсэн байдалтай. Үндсэн хөдөлгөөн доошоо импульс хөдөлгөөн боломжтой харагдж байна. За 4 цаг дээр бол үндсэн хөдөлгөөн эсрэгээрээ буюу 4 цаг дээр үндсэн хөдөлгөөн маань бол сүүлчийн оройг дээш сэтэлсэн байдалтай өндөр ёрол үүсгэсэн, орой сэтэлсэн өндөр ёролтой одоо дахиад өндөр ёрол үүсэх үгүй гэдэг дээр л тулаад байж байгаа хөдөлгөөн харагдаж байна. Тэгэхээр энд магадгүй би алдсан байж болно. Daily time frame үндсэн хөдөлгөөн сүүлд энд ёрол үүсгээд ёрол сэтэлсэн. Гэтэ ёрол сэтэлснийхаа дараагаар бол үндсэн хөдөлгөөн маань бусаад fake out хийж орж ирсэн учраас daily time frame бол тийм том алдаа гэж үзэхгүй. Тэгэхээр ерөнхий хөдөлгөөн маань Fibonacci-гийн хувьд бол Fibonacci-гийн 100 дээр байгаа юм байна гэдэг нь хэвээрээ. За тэгэхээр 4 цаг маань одоо цааш ямар сонирхолтой хөдөлгөөн хийх гэж байгаа юм бол та 4 цаг харж байгаа шлэн бол одоо яг after-end хөдөлгөөнтэй tourism хөдөлгөөн үүсэх боломжтой. Энэ ёроолыг хэвдэл down trend хөдөлгөөнтэй үүсэж болно. Тэрнээс нааш бол ямар нэгэн down trend хөдөлгөөн үүсэх байдал харагдаж байна. За 30 минут down чиглэлийн хөдөлгөөн сайхан үүсгэж орж ирсэн. 30 минутын down чиглэлийн хөдөлгөөний үйл явц дээр одоогийн байдлаар чөөч мөч үүсээгүй. За 30 минут down чиглэлээр үргэлжилж байна. Тэгээд 4 цаг дэрчсэн down чиглэлээр үргэлжилж байгаа байдалтай. За 30 минутын дээр үндсэн хөдөлгөөн энд оройг сэтэлж байгаа харагдаж байна. 30 минутын 2 candle ухрах шаардлагатай болж байна. За 30 минутын 1 candle, 30 минутын 2 candle ухрлаа. За үндсэн хөдөлгөөний хувьд 30 минутын дээр сүүлчийн SW high-ыг сэтэлсэн байдалтай, сүүлчийн SW high жоохон сүүлчийн lower high-ыг сэтэлсэн байдалтай өндөр ёроолыг нь хавцаа үүсгэсэн 60 pips эсэлтэй. 4 цаг дээр бол үндсэн хөдөлгөөн өмнө орой хүртэл өсөх боломжтой. Өмнө орой хүртэл гэдэг маань үндсэндээ 160 pips TP-тэй 60 pips эсэл. За 160 pp TP. За тэгтээ 160 pp TP-нийхээ өмнө бол 30 минутын дээр байгаа болон 4 цаг дээр байгаагаар харж байгаачлан эхлээд өмнө ёроол дээр ирэх боломжтой. Өмнө ёроолуудын хамтарсан дэмжлэг одоо дараалалж 188 дээр ирэх боломжтой. Тэгэхээр би 85-аар аваад одоо чинь би ерөөдөө 20,000 долларын данстай 400 долларын эсэл гарах боломжтой. Үндсэн хөдөлгөөн дээр бол би нэг лотоор арай ихтэн 0.7 хангалттай тэгэхээр 0.6 за 0.5 аяндаа гаргаад 160 руу 0.2-ыг гаргаад окей май. За. За тэгээ 30 минутаар гүйлгсэн. За эхний TP авсан. За үндсэн хөдөлгөөн шинэ өндөр ёрол үүсэх боломжтой харагдаж байна. За 30 минутын дээр бол дараагийн tourism хөдөлгөөн ирэх нь ойлгомжтой боллоо. Tourism хөдөлгөөн 23.6 level дээр орж ирлээ. 5 минутын дээр үндсэн хөдөлгөөн маань down чиглэлийн хөдөлгөөнтэй. 5 минутын down чиглэлийн хөдөлгөөн эзэсрэх вэ гэдгийг хүлээх шаардлагатай болж байгаа шүү байна. За 5 минут удахгүй сэтрэх магадлалтай хөдөлгөөн хийсэн. За 5 минут магадгүй дэше одоо breakout хийж магадгүй. Сүүлчийн SW high дээр бол тулаад ирсэн байдал харагдаж байна. Сүүлчийн SW high чих lower high дээр тулаад ирсэн байдал харагдаж байна. 30 минут down чиглэл барьж байна. Down чиглэл барьж байна. 5 минутын сүүлчийн орой бол одоо стрэгүү. За сүүлчийн орой сая сэтрлээ. За сүүлчийн орой сэтэрсэн учраас эсэлийг 14 15 пипсээр өгөөд 15 пипс. 15 пипсээр өгөөд 30 минутын дээр үндсэн хөдөлгөөн tourism хөдөлгөөн Fibonacci-гийн 38.2 дээр хаагдсан 50 дээр ирсэн бол 38.2 дээр хаагдсан байдлаар 183-ыг харуулж байгаа. Гэхдээ эхний ээлжин 110-ыг бол хангалттай авсан тийм. За 110 тэгээд $400 3 за 1 3 гэдэг чинь хангалттай байна да. 2-оор эхлээд 110 руу дараа нь 180 руу харуулж ирсэн санагдаж байна. 180 мөн үү биш үү? За 180 мөн шүү. За тэгээд дараа нь 1 бай. За тэгээд 5 минутын дээр харчээ. 5 минутын дээр үндсэн хөдөлгөөн бол за өндөр ёрол үүсгээд орой сэтэлж байгаа гэж байна. За орой сэтэлсэн юм чинь SL-ийг бол 5 минутын дээр шууд зөөх хэрэгтэй. Сүүлчийн
оролт гэж явна. За тэгэхээр энэ өндрийн орол руугаа. Энэ өндрийн орол гэхэлэр бараг л эсвэл бол маш бага хэмжээгээр зөвхөх юм да. 30 минутын дээр үзүүлэлт өндрийн орол үүсгэх гэхдээ ойрцлог. За 5 минутын дээр цаашдаа юу болж өөрхийг бүгдээрээ харцгаая. За өмнө орон даралтан дээр rejected cancel харагдж байгаа байтал 5 минутын дээр үргэлжилж байна. За ингээ өмнө орог сэтэл гарсан харагдаж байна. Сая бол яалтчгүй өмнө орог сэтэллээ. За өмнө орог сэтэлсэн учраас үндсэн хөдөлгөөн дээр SL-ийг бол дахин нэг удаа зөөх боломж бол бидэрт олдож байна. За modify-ийг л өмнө орог хөтлөе явууллаа. Окей. За тэгээ 30 минутыг гүйлгэлээ. 30 минут дахиад окей. За ирээд SL зөгч харагдаж байна. За үндсэн хөдөлгөөн дээр SL зөгсөн 30 минут бол одоо эндээс яг ямар хөдөлгөөн хийх гэж байна вэ гэдгээ бол харахад шийдвэрлээгүй байдалд харагдаж байна. За өмнө орол руу ороод ирсэн 5 минутын дээр даун чиглэлтэй. 5 минутын даун чиглэл маань бол дээшээ авч чиглэл рүү шилжих харахад сонирхолтой байгаа даа. За авч чиглэл рүү дөнгөж сая шилжсэн breakout хийсэн candle-ын таргад чинь 5 минутын хилий дээр ухраа. За 5 минут 1 ухарсан, 2 ухарсан. За ингээ ухраач. Ой жоолон дарчихлаар олон ухрахаа бэлдсэн юм. За эндээс бол үндсэн хөдөлгөөн маань өндрийн орол үүссэн газар гэх юм бол 25 p харагдаж байна. 25 p SL-тэй. За ерөнхий хөдөлгөөн маань бол 30 минутын дээр өмнө орой хүртэл явах боломжтой. Өмнө орой хүртэл явна гэхэлэр 99 100 pp явах боломжтой. Гэхдээ энэ дээр эхлээд стоплох бах. 45 pip 25 pip баг 2 лот 1.1 за би юу гэсэн 1.5-аар 45 100 0.1 2-оор окей. За тэгээ 5 минутаар гүйлгээд 30 минут. За өндөр ярал рестрэлт үүсгүү. Рестрэлт үүссэнгүү. Намаар үүссэн, рестрэлт үүссэн. Баг гэсэлэг ер нь зөөх шаардлага баг байхгүй. Гэхдээ яг ярал дээр нь тавьчих. Энд бас адилхан ярал дээр нь тавьчих. За тэнгүүтлээ үндсэн хөдөлгөөн дээр 30 минут цааш үргэлжилсэн. За шууд орж ирээ эсэл зогсон. За энэ дэр бол үндсэн хөдөлгөөн маань ер нь явах их дургу байгаа юм байна. За 30 минутын дээр гэхдээ 5 минутын дээр гэхдээ харчлаа. За үндсэн хөдөлгөөн маань дахиад доошоо даун чиглэл хөдөлгөөн үүсгэх нь үү? За даун чиглэл хөдөлгөөн үүсгэгээгүй байна. За өмнөх хоригоос сэтэлсэн. За өмнөх хоригоос сэтэлгүүт энд бол ярал маань өндөр ярал үүсчихэж байгаа. Тэгээд одоо дахиад оролт зориглож хийх үү, яах уу бас бодогдчих шүү. 43 pip. Дээшээ бол энэ өмнөшгөө нөгөө 100 pip бол байхгүй байгаа. Тэгээд риски оролт болох бах. Маш бага ашигтай байж магадгүй 43 80 за нэг ястэн 2 юм уу да тий. Тэгээд нэг лот 80 buy. За эндээс нэг л buy хийчихье. За тэгээд 5 минут ажиглажээ. За ерөнхий 5 минутын орой бол сэтэрсэн. Ёроолыг бол SL шууд зөөгөөд дэше энэ ёроол дээр авчирсан. Үндсэн хөдөлгөөн маань цаашаа яаж үргэлжлэхийг бүгдээ харцгаая. Пат яачуу. Пат. За энэ сте явахгүй байна. За ингээд явсангүй. За үндсэн хөдөлгөөн маань бол ерөнхийдөө 30 минутын дээр одоо ахаал явах сонирхол ерөөсөй байхгүй байгаа гэх шиг юм. Тэгээд нааша цаашаа л байгаа тань. За тэгээ үндсэн хөдөлгөөн маань цаашдаа ерөнхийдөө 30 минутын оройгоос сэлэх юм уу, үгүй юу гэдгийг нь маш сайн ажиглах хэрэгтэй байна. Ямар ч үсэн том оролтоо аваа гарсан дээр явах гэж бодож байна. За яг нэг харж орохгүй байж үжсэн эндээс харж илсэн л та. За эндээс орж болох юм байна. Гэтэ одоо зориглохгүй гэж бодсон чи яг зориг хүрхгүй үед нь яваад өглөө хөрхий. За өмнө орой дээр үүдэрсэн байдалд харагдаж байна. Counter тренд бол үүсэх магадлал байгаагүй. Гэхдээ баг зэргийн тренд бол үүссэн байдалд харагдаж байна. За энэ дээр оройгоо сэтэлэх үү? Оройгоо сэтэлчлээ. За үндсэн хөдөлгөөн дээр би бол SL-ийг бүр тулталсан дээш нь гүйлгэж гэж бодож байна. Угаасаа одоо SL-ийг бол бариадах шаардлага байхгүй. Эв чинь дээш нь гүйлгэлээ. За тэгээд цохиод за 126 163 болгож хувирглаа. Угаасаа хэд байсан бэ? 126 байсан юм шүү. Тэ. За тэгээд daily time frame нь одоо үндсэн хөдөлгөөн бол өмнө оройг арислэг байдалтай, даун чиглэлтэй 4 цаг бол авч чиглэлтэй байгаа. 4 цаг авч чиглэлтэй гэхдээ 88.6 орж ирсэн нь бол хамгийн буруу байсан. Тэгээд одоо 4 цагийн энэ авч чиглэл бол цаашаа үргэлжлэхгүй бас. Сайтар ажигласан дээр баг. За яг 4 цаг өмнөх оройгоос сэтэлж чадах болов уу гэдэг айгүй сонирхолтой асуултанд дээр тулж ирж байгаа. Тэгээд сонирхолтой асуулт гэснээс энд одоо нэг оролт бид нар хийх ёстой. За энд бол бидний Fibonacci угаасаа дээш авч чиглэлтэй байсан. Сүүлчээр бол энд байсан. Эндээс Fibonacci-гийн 23.6 дээр ойсон хас 27 хүртэл орох боломжийг үүсгэж байгаа гэдэг утгаараа 5 минутын дээр одоо бидэрт ямар ашигтай хөдөлгөөн хийхийг бид нар харцгаая. Ашигтай хөдөлгөөн хийх нь үгүй юу те. Сонирхолтой байна. Яг 30 минут өндөр ярал орострэлт. За өндөр ярал орострэлт орж иж байгаа гэж сүүлчийн ярал энд байсан. Сүүлчийн ярал энд байсан. Сүүлчийн ярал гэхдээ тэрний дээр байгаа.
За энд бол breakout яалчгүй гэж харагдаж байна. Өндрийн орол маань бол энд 31 pips тэ 31 шүү. За 31 pips 30 минутын дээр бол хасах хоригдлоо хүртэл боломжтой. Тэгэхээр дээш нь 50 pip. Энэ нь бол баргийн арилжаанд орохгүй байж болох юм байна. Тэгээ 1% эрсдэл гаргаад баг 1% биш дээ 0. За 1% гэдэг чинь 0.7-оор орч. За тэгэд туршаад үзье. Ерөнхийдөө бол нэлээд тулцсан хэсэг 4 цаг бол өмнө resistance-тэй тулцсан. 30 минут бол ерөнхийдөө одоо tracing төлөв нэлээд эвгүй ороод ирсэн. За тэгээ юу болт юм харнаа. 30 минутаа бүхгүй маань 4 цагаар бүлэгч. За өндөр ярал үсээ оройс төрсөн. Үндсэн хөдөлгөөн дээр эсэлийг бол зөөх бүрэн боломжтой гэж үзсэн. За эсэлийг бол зөөсөн. За дахиад өндөр ярал үсгээд оройсдэлсэн тохиолдолд бол хөдөлгөөн дээр цааш үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж болох юм. За ингээ ороод ирсэн буцаад. За ерхий хөдөлгөөн дээр бол туршиж үзсэн. Туршилт бол окей. Яг л бодож исэн ч л угаасаа болохгүй маань. За 4 цаг дээр одоо тэгээд оройсдлээ явчлаа. За breakout хийгээ явчлаа. За 4 цаг дээр breakout хийгээ явчлаа гингүүт бид нар бол ерхий дараачийн одоо яг recent хөдөлгөөний хүлээ чин daily time frame аптай болчихж байгаа. Weekly time frame апа үргэлжлүүлчихэж байгаа. Тэгэхээр 4 цаг дээр recent хөдөлгөөн хүлээгээд болно хаа. За 4 цаг дээр яасан хурдан явуулчих та 23.6 level дээр үндсэн recent хөдөлгөөн бол ирж байгаа юм байна. За 30 минутын дээр тэтэ нэг ойлгохтой юм ирнэ гэж бол би бодохгүй л байна да. За 30 минут даунтай, баг зэргийн даунтай, үндсэн сүүлчийн орой бол энд байгаа. Стрэлт үүсэх үгүйг мэдэхгүй. За стрэлт үүслэе гэж бодоход за энд угаасаа сүүлчийн орой гарч байгаа юм. Стрэлт үүслэе гэж бодоход нэлээд өндөр үүсэж магадгүй юм шиг байна, тэ. Бэб 4 цаг дээр бол 23.6-тай хас 27 хүртэл өсөх боломжтой. 135 pp өсөлтийг бол үзүүлэх боломжтой харагдаж байна. Тэрнээс өмнө гэхлээр угаасаа байхгүй энэ өрөөмдийн даралтан дээр тэгж орж ирж байгаа. Окей, за 135 48 нэг ихт нь ер нь бол нэг 0.9-оор л орчт юм уу да гэсэн бодолтой байна. За тэгээ 30 минутыг харсан. 30 минутын дээр хитрхи өндөр за өндөр кандалаар орж ирж байгаа маань. За дараачих нь tracing хөдөлгөөн орж иж болно. Гэхдээ том юугаараа бол зурглалаар бол ингэж явна. Дараагийн 23.6 level-ийн P-bon бол ингэж явна. За ингэсэн 4 цагаар дараагийн tracing хөдөлгөөн эзээ орж ирэх вэ. 4 цаг мөн бистэй байна. 4 цаг юм. За одоо нэг жижигхэн tracing орж ирж байгаа харагдаж байна. Fibonacci 30 минут 4 цаг биш 30 минут шүү. 30 минутанд 4 цагаар гүйлгээд байгаа. Сайхан орой үслээ. Сайхан орой стрэлт үслээ. Орой стрэлт үссэн. Ерөнхий орол маань энд байгаа. Ерөнхий орол маань бол нэг 95 pip эсэлийг зааж байгаа юм байна. 95 pip. 4 цаг маань бол өөрөө Fibonacci-гийн яг энэ 23.6 level-ийн Fibonacci-гийн 38.2 дээр байсан. 23.6 дээр хаагдсан. Дээшээ бол нэг 135 л өсөх боломжтой бас л адилхан тий. Яг 38.2 дотор болвол арай хаагдаж чадаагүй юм шиг харагдаад байна. Би буруу хараагүй бол 38.2 дотор бол тийм 38.2 дээр хүрсэн 23.6 дээр хаагдсан юм шиг. Тийм байна. Яалч 23.6 дээр хаагдсан. За 135. За 135 95 тэгээд тэрнээс өмнө бол эхлээд жижиг TP 53-аар авна. 53. За би нэг 2 лот 3 лот 4 лот тавьцаа 353 дээр аваад 135-ыг нэгээр аваад байдаад окей за 30 минутын дээр харчээ. За 30 минут дээшилсэн гандлууд явж байгаа. За хөдөлгөөн маань бол эхний типийн дээр бараг тулаад ирсэн. За нэг эвгүй ч юм шиг өндөр ярал үүсгээд авсан. За энэ нэг кандалаар явуулах хэрэгтэй бүтэхгүй байна. За өндөр ярал үүссэн, оройс төрсөн, нэг кандалаар явуулсан ч бүр залхуу хүрчил. За тэгээд дэше оройс төрсөн дахиад өндөр ярал үүсэх үгүй юу гэдэг дээр тулсан.
Одоо эндээс sorry. Одоо эндээс болохоор бид нар ингээ арилжаа алтаал яваал юм л та. Амар тэнийг юм ичлээ. За, дахиад эхлүүлэх хэрэгтэй. За одоо яг энэ ч бид нэр Tracemt хөдөлгөөн орж ирж байгаа 5 минутын дээр даунтай байгаа гэдгийг бид нар мэдж байгаа. 5 минутын даун чи энэ хүртэл үргэлжлээд энэ оройс төрсэн. Энэ одоо оройч их тааш. Энэ ямар сони болсон бэ? Gap үүслээ, намаар үүслээ. Тэгэд ямар ч өөр намаар байхгүй дэше явцсан байна. Дөө бас. Тийм. За ингэсэн. Тэгээд энд ингээд даун болоод энд оройс төрөөд сүүлчийн орой маань энд байсан гэж үзэхэд сүйдлгүүний хувьд өндөр ёроол гээд энд 11 пип SL-тэйгээр дээш 30 минутын дээр болохоор үндсэн хөдөлгөөн маань одоо яг 30 минутынхаа пипгээр харахаар Fibonacci-гийн 50 level дээр агцсан хасах 45 хүртэл өсөх боломжтой гэхлээр нэг 85 пип авцаа. Өсөлтийг бол үзүүлэх боломжтой. Гэхдээ 85 пипийн өмнө бол эхлээд энэ хөдөлгөөн маань өөрөө 29 30 пип өсөлтийг үзүүлэх боломжтой. 30 пип за би 3 lot buy 85 дээр 1 lot buy за тэгээд 5 минутыг харсан 5 минутын дээр ийм байдалтай байгаа 30 минутаар гүйлглээ. Өндөр орол өсөж байна. Орой хараахан сэтгэлээгүй. Үе, эсэл авцсан. За энэ дээр угаасаа орох нь бол цагийн гарц байсан байна. За 30 минутын дээр дахиад Tracemt ирсэн. Дараагийн Tracemt найр нь ямар хуу ирэх нь вэ бүгдээрээ харъя. За энэ бол маш сайхан орж ирж байна даа үгэн. За одоо 5 минутын дээр юу болж байна? 5 минутын дээр даун үүссэн байгаа маань. За 5 минутын дээр сүүлчийн орой сэтэрхийг хүлээе. Орой бол харахад сэтэрсэнгүй. За энд л баг сэтэлчих шиг л болох юм да. Орой сэтэлсэн fake out хийсэн байдалтай орж ирсэн юм байна. Fake out хийсэн. Дахиад дэшээ. Сэтэлж чадаагүйгаа. За одоо ерөөдөө бол өмнө оройны энэ оройг сэтэлхээр нор гэж үзсэн. Энэ оройг бол сэтэлчлээ. За хөдөлгөөн бол өндөр ёроолтой. Өндөр ёроолыг энэгээр хахад болох хаа 18 PPSL-тэй. За 30 минутын дээр бол үндсэн хөдөлгөөн маань дээш Fibonacci-гийн 50 38.2 драгта тасгч 11.95 PPT-тэй 18 PPSL-тэй 95 PPT-тэй тэрнээс өмнө бол энд нэг 25 пип авах боломжтой 25 пип тэгэхээр чинь за 2 95 гэд 0.5 авцаа гарах юм уу. За тэгээ 5 минутыг харцгаая. 5 минут өндөр ёроолоор стрэлт үүссэн сүүлчийн 2 SL-ийг бол дээш нь зөөх боломжтой. Пад 1 SL зөөсөн. Пад 2 SL зөөсөн. Гэхдээ нөгөө нэг том оролт маань ер нь юу болчихно 30 минутын дээр өндөр ёроол 2 SL зөөчих. Тэгээд энэ том оролтын SL маань болохоор ийшээ зөөгдөж байгаа. За тэгээд 5 минутын дээр үргэлжилсэн. Дахиад өндөр ёроол үүссэн байгаа. Орой сэлэх нүггүй. За орой ууслын хараад ирлээ. Тэр өндөр ёроолоор бид нэг хэсэглээ. Зөөчхий. За тэгээд 5 минут маань одоо дээшээ. Дахиад sorry. Нийсэл зөөгдөг байгаа тий одоо. За зөөчхий. За тэгээд цааш юу болох нь харъя. Дахиад өндөр ёроол. Дахиад орой стрэлт. Эсвэл дахиад баг зэргийг зөөсөн. За арай тулахч уу яач. Арай тулахчих шиг бол. За тэгээд дээшээ хөдөлгөөн өссөн. Өндөр ёроол. Дахиад орой стрэлэх үү. За орой стрэлэх нь ойлгомжтой байх шиг байна. За тэгээ 30 минутын дээр дахиад өндөр ёроол үүсээд энд орой сэтэлцэн харагдаж байна. Орой сэтэлцэн. За хөдөлгөөн маань бол одоо Tracemt-ийн хөдөлгөөнөө хийгээд дуусгахдаа өмнөх орой дээр л очлоо. Нэг сайн үр дүн бол байсангүй. За тэгээ хөдөлгөөн дээр цаашаа юу болохыг харцгаая. За одоо 30 минутаар гүйлэх биш 4 цагаар гүйлгээд дахиад 30 минутын trace ирвэл гээд хүлээсэн 30 минутын trace ирсэн гэхдээ 30 минутын ёроолыг бүр эвдээ ороод ирсэн. За 4 цаг дээр бол одоо ингээд Tracemt-ийн хөдөлгөөний шинээр ороод ирж байгаа юм байна. Пад 30 минутын дээр даун болчихж байгаа юм байна. Окей. 30 минут ап болохыг хүлээцгээе.
Оо 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 яг ингээд 30 минутаар гүйлэхээр тэг breakout хийхгүй маа. Одоо 4 цагаар гүйлэнгүүт хамаагүй явах юм уу? Энэ орой л breakout хийх гэсэн шүү. Яг тулаад ирсэн шүү. Ганц candle. Oh shit. Ганц candle. Болчлаа. За тэгээд үндсэн хөдөлгөөний SL нь бол нэг 53 хавцаа. Энэ гэхдээ арай л биш юм аа. Энэ нэг за 68 хавцаагаар авъя. 68 хавцаа. TP маань бол энэ яага 8-ын топ чигдэхгүй байна. За TP маань бол Fibonacci-гийн 50 дээр байсан 38.2 дээр болоод дээшээ 145 болчихж байгаа. Тэрнээс өмнө дөө эхлээд би 45 дээр авахд болно. Тэгээ 68 юм чинь би за 0.4-өөр 45 руу тэгээд 145 руугаа 0.1-ээр бай. За тэгээд харцгаая. 30 минут орой breakout. За энд оройны breakout бол хийгдчихэж байгаа харагдчихна. Fake out бол хийгдэггүй харагдаж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? SL зөө гэсэн үг. Хоёулангийнх нь SL зөө. Зök. Гэхдээ breakout яг мөн үү? Breakout хийгдэг юм шүү дээ. Пүү short. Хийгдэг багт нь явуулчлаа шүү дээ. Тэ яг breakout хийгдчихв. Хардсан жил бай. За ямар ч гэсэн breakout хийгдэггүй. Тэгээ нөгөө оройгоо breakout хийгээчгүй угаасаа миний SL бол цохигдтол байсан юм байна. За тэгээ 4 цаг дээр нөгөө trace живээр байгаа. 30 минут чинь бүр ямар ч трендгүй байгаа. За даун чиглэл баг үүсгэсэндээ сая. Энэ орлыг эвдсэн үү? Эвдээгүй. Энэ оройг буцаад эвдээд ордрлээ. За эндээс би бол орохгүй. Энийг бүр аваа хийчихье. Эндээс орно гэсэн бодол ерөөсөө алга daily дээр ингэ явсан. Daily дээр одоо trace эрэхтэй болно доо. Удахгүй. Тэгээд 4 цаг удахгүй counter trend үүсэх байх. За 4 цаг дээр ахаа нэг trace ирсэн. Гэхдээ энд бол нэг ихтгэл найдвар тавихгүй л биш. 30 минут бол яаж цусгүй алж мэдхээр байгаа. Угаасаа ч нам өөрөө байхгүй, тренд байхгүй золигийн юм болж байгаа юм байна. За энэ дээр орохгүй. Энийг арилгаа хийчихье. За энэ тойр нь юу болох гээд байна? Өмнө орны даралтыг эвдээгүй үндсэн хөдөлгөөн маань 23/6-ын ёроолыг эвдчих магадaltaй болоод ирлээ. Эвдчихлээ хөрхийцээ. Ингээ үндсэн хөдөлгөөн маань даун болж байгаа. 4 цагаар харах юм бол эндээс ингээд үндсэн хөдөлгөөн Fibonacci-гийн 23/6 левел дээр байгаа. 30 минутан дээр харах юм бол апполж арай амжаагүй хөдөлгөөн байна. Апполчлоо. Арай хурдан гүйлгээд байна. За тэг хөдөлгөөн маань одоо даун болохыг хүлээж чинь. Өө юу болоод байна. Энд даунлаа дийшээ яваад гэж. За энэ бүр утгаан алдсан хөдөлгөөн болох нэ. За тэгээд юу болох нь бүгд ажижил бай дөө 30 минут. Оо яг энд л сэтэрчлээ дээ. Энэний ёроолыг breakout хийсэн candle энэ юм шиг байна. Яг бидэнд breakout candle байна. Намороо байна. Ёроос төрж гарах юм бол намороо байсан 32 pip. За 33 pip л юм да. Тэгээд 4 цагийн хувьд бол өмнө ёроол хүртэл угаалмжтай. Тэрнээс өмнө 100, тэрний дараа 170. За 100. За тэгээ риски юм аа би 2% гарганаа гэж бодож байсан. 1% гарганаа. Одоо тэгэхээр чинь 0.7-оор эхлээд за 0.6-аар эхлээд 100 дараа нь 170. Нэгээр. За тэгээд харсан 30 минут явсан. За яг тийм байсан юм аа. Риск яваад. За дээл дээр тэгээд Tracent 23/6 дээр ирсэн. 4 цаг дээр болохоор ингээд 23/6 левел сэтэлчээ доош үргэлжлүүлэхэ болчихж байгаа юм байна.
Тэгээ одоо энэ оройгоо сэтгүүлвэл тэгэл буцаал Аполлол явчихна. Тэгэхээр одоо Яан гэдэг юм бол тоо 20 30 минут одоо автаа байсан даавал гэж үзсэн. Нам орой энэ shit энэ нам оройч биш л болж таарч байгаа юм л да. Энэ хавцаанаа л эсэлтэй бас. Одоо энэ доош явчих юм болов. Заагүй юм байна. За тэгвэл та яг юу үсэж байгааг нь харж иж л арилцсан дээр бах та. What the heck? Тийм байна. Яг эсэл буруу байршуулснаас болсон л. Яа толгойвчлаа. Эсэл буруу байршуулснаас л болсон юм байна л та. Угаасаа энэ бол нам орой биш. Ягаад гэх юм бол одоо энд ёрол байгаа. Энэний дээр орой байгаа. Энэний дээр ёрол байгаа. Энэний дээрх орой чи энд байгаа юм байна. Энэ оройг аль нь сэтэлж гараагүй байсан. Энэ орой сэтэлгүй, энэ орой сэтэлгүй fake out хийсэн. Энэ ёроолыг сэтэлэхэд бид нар орсон. Гэхдээ угаасаа тэр нам орой болж амжихааргүй байсан биш үү? Shit. За ухраацгаая. За breakout candle яг энэ оройг нам орой гэж авч үзчихсэн. Энд breakout candle гарч ирсэн. Эндээс хөдөлгөөн энд 58 ppс л тийм. Тэгэнгүүтлээ хөдөлгөөн доошоо 4 цаг дээр Fibonacci-гийн 170 100 гэсэн 2 цаг руу боломжтой. 170 руу нэгсэл 0.1-ээр 100 руу болохоор чинь юу болох вэ? Энд чинь 1 лот гэх юм бол 600 бол чинь 0.5 гэх юм бол за ингэж сэлдэх нэ. За тэгээ харцгаая. Тэгээ угаасаа түрүү харсан энэ оройг нам орой гэж үзэхгүй бол энэ орой нам орой болно. Тэгээд энэ ёроострэлт бол бидний хувьд эсэл зөөх боломж маань болж өгч байгаа. Тэгэнгүүт энэ орой руугаа эсэлээ зөөгөөд дахиад энэ орой руугаа эсэлээ зөөгөөд тэгээд даун чиглэл цааш үргэлжлээ дахиад нам орой үүсгэж орж ирнэ. Тэгэнгүүт нь тийш эсэлийн зөөнө гэсэн үг. За эсэлээ тад зөөгөр яваад ирсэн. Тэгээд дахиад намаар үүсэх үү? Эсвэл дэше явах уу? Харцгаая. За намаар үүсээд доош явж байгаа. За 4 цаг ингээд ёроол руу хүрчихэж байгаа. Тэгээд одоо ёроол руу хүрсэн 4 цаг чинь буцаад дэше баг зэргийн өсөлтийг бол хийх бах. Тэгээд би тэгж бодож байна. 4 цаг бол буцаад баг орой руугаа л өсөлт хийх бах та. За доош ёроолыг сэтэлсэн. За ёроолыг сэтлээ ороод ирсэн 4 цаг маш гоё сэтрэлтийг хийгээд өгсөн. Одоо эндээс бол 4 цагаа ингээд даун гэдгээ бариад сайхан явчихна. За одоо эндээс ингэсэн 4 цаг чинь энэ ёроолыг өвдөж даун болсон. За дараачийн Trace нь 23.6 левел рүү орж ирсэн. 30 минут дээр трейд үүсгээгүй байталтай. Трейд бол үүсээгүй хөрхий. Баас арилж алдаад л байна да. За эндээс гэхдээ орохгүй. Гэхдээ 5 минутын дээр харчээ. Автренд явсан. Сүүлчийн low wind байгаа. Breakout хийгдсэн доошоо. За энэ угаасаа бүтэмжгүй арилж явсан. За ингээд pad 23.6 дээрээс pad хас 27 хүртэл явчихна. Хас 27 хүртэл явцсан. За тэгэнгүүт нь хөдөлгөөн дээр эндээс нь гэхдээ яг том пиба маань ингээд татагдаад жижиг пиба маань эндээс pad өндөр оройтой pad маш сайхан өсөлт. За 4 цаг энэ хараа энэ 23.6 дээр байсан орой өсөрсөн. Counter trend явах магадлалтай болоо явчихж байгаа. Daily time frame чи аптай байгаа угаасаа. 4 цаг чинь чи daily time frame tracement чинь 38.2 level дээр ороо хаагдчих. 4 цаг чинь богны даунтай байсан. Богны даун дуусчих. Тэгээ энд өндөр ярал үүсгэсэн орой өсөлтсөн энд ингэ явчихж байгаа. За харъя. За 23.6 level дээр нэг rejection харагдаж байгаа байдал харагдаж байна. 30 минутын дээр бол даун чиглэл байсан. Оройн дөнгөж сая стресс харагдаж байна. Ингээс эсэлээ би доош 43-аар өгч болохоор харагдаж байна. 43 4 цаг дээр бол үндсэн хөдөлгөөн хас 27 өрн тэгэхээр 55 л юм да. 55 нэг л хувийн эрсдэл гаргая. 0.5 хангалттай buy dot
За тэгээд одоо 30 минутын дээр энэ дээр ярал үсээд оростэрсэн. SL-ийг шууд зөөчнө. За ингээд. Тэгээд цааш юу болох маарэ. Тэгээ шууд SL авчдаг гинэ. Утгагүй наастай. За тэгээ SL авсан 4 цаг дээр 23-26 левелийн Yorал-ыг биш оройг сэтгснээс хойш дэше counter trend явна гэж харж ирсэн. Энэ оройг одоо сэтэлчих юм бол counter trend ч биш шууд тренд л явах гад байна да. За тэгээд болохгүй бол болохгүй л байдаг шүү дээ. За энэ тайрн нэлээд давгүй стрэлт үүслээ 23.6 23.6 бишээ би бод 100 давгүй стрэлт үүссэн ч гэсэн нэг олигтой ойрлчих болохгүй гэж харагдаж. За эндээс арилгалаа. За эндээс ерөөсө 4 цагийг би гаргамаар байна. Бүр дээшээ гараа дээр үгүй бол утгаа алдлаа наач. Shit гарч ирч чадахгүй шүү дээ. За daily ч юм бол стил давттай л байгаа даа. 4 чинь стил даунтай болчихлоо. 30 минут чинь ап чиглэл барьж исэн даун руу шилжчихсэн. Одоо тэгээд мэдхгүй дээ. Юу л болох гээд байна да. Дөрвөө өөгөл эднээс гаргачвал зүгээр нь. Надаа бол бүр. За энийг гаргая. Дээшэл гарчвал зүгээр ах юм. Оройгоо сэтлээд чаавсаа. Мусаа хацартаа наа гэж энэ бах та. Daily одоо өмнө оройн даралтан дээр бол даруулаад сүүлгөө маань доошо Trism-т хийсээр байна. 4 23.6 левелийг эвдээд counter trend-т явсаар байгаа. Тэгэд одоо бид нар ч юм бол одоо уг нь энд 23.6-гаа энд 23.6-гаа энд яг Fibonacci-гийн 61.8 дээр ирж хаагдчихл байгаа. Хөдөлгөөн л өгж байгаа юм байна гэж би үзлээ. 30 минутын дээр бол авчиглалын хөдөлгөөнтэй энэ даун руу шилжиж амжилтлуулаагүй. Энд 30 минут автай байсан. Одоо яг эндээс ахуулаад ингэж орж ирээд гэсэн. Энэ Yorал эвдэрсэн гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр чин хөөе. Энэ candle дээрээс ормоор ах юм. Яач 85 PPSL 5 яач ба. За 85 PPSL 4 цаг доошо 280 PPTP. За тэгээд 05 бол хангалттай өндөр 30 минутын зэрэг болохыг харцгаая. Ингэж лаварахгүй энэ нараа. Оройн дээдэл тавс. Би өөрөө тэгээ SL эсвэл бол ийм амар ойрхон тавьчихсан юм уу? За энэ арилжаа дээр бүр би паниктсан шүү. Sorry. Энэ арилжааг юу н тооцохгүй. SL амар хол тавьж биш ойрхон тавьж маяг. Паниктэлт үүслээ. Sorry guys. За намаар үүсэх юм шиг байна. За Yoros төрсэн юм шиг байна. За SL-ийг бол зөөх юм шиг байна. За цаашд юу болох нь вэ гэж харлаа. Дахиад намаар үүсгүү гэж хүлээлээ. За намаар үүсээд сая Yoros төрсэн юм шиг байна да. За стрессэн ялчих. За намаар үүсээд Yoros төрсэн доошлоо үргэлжлээ явсаа. За тэгээ авсан. Тэр одоо SL-ийг сая хитрхи ойрхон тавьж байгаа алдаа гарч байна. Бүр хитрхи ойрхон. Одоо эн чинь ингээ оройноос дээш ерөөсө 3 PPSL тавьсан байгаа байхгүй. Тэгэхээр арай л барих гад үзээд байна л та. Daily дээр одоо Trism-д нь явсаар байгаа. 4 цаг дээр counter trend явсаар байгаа. Доошо даунтай. 4 цаг дээр одоо юу болох нь 30 минутын дээр даун чиглэл явсаар байгаа. За сая арилжаанд орохоор байсан бол энэ тал арилжаанд орохоор байсан. Та нар сонсогддог байх нь юу? Энэ чихэнд бүр чихэв зүц болохоор бүр амар муухай сонсогдох юм аа.
За сая ярилцаанд орох байсан бол эндээс ярилцаанд орох байсан 23-6 ас 27 гэдээ орох байсан. За тэгээ орч чадаагүй. За тэгээ эндээс энэ Euroleague breakout хийсэн үдлгүй нэг гэсэн чинь тийм 7 юм байна. Тэгээд Euroleague breakout хийгээд энд сая нэг жижиг 23-6 левлийн орой ирлээ. Тэгэхээр трийг ухрааж байгаа хэдүүлээ орой. Яг эндээс 5 минут юу ч байхгүй. 5 минут юм байхгүй юм чинь энэ баг угаасаа л арилжаанд орохгүй юм байна да. 5 минут напта байгаагүй. Тэгэл энд л сая 5 минут шин зүйл хийсэн. Дахиж нэг эрэхтэл. Тэр нь бас 23-6. Тэгээ 5 минут шин зүйл хийгээд 5 минут Euroleague энцтэрсэн. Euroleague энцтэрмэгц SL-эн дээш 26. За одоо яг 28 гээд. Одоо жоохон яг юу ямаа. Аширлнаа. Тэгээ 30 минутын дээр доошо TP нь бол хас 27 хүртэл. Тэгэхээр 55 хавцаа юм уу да. За тэгээд нэг хөв эрсдэл гаргаал. Сэлтчээ. За тэгээд харъя. За ингэсэн намаар үүсгэсэн. Яростэрсэн. Эсэлийг шууд ардаас нь зөөхөр болсон. Зөөсөн. 30 минут цааш үргэлжилсэн. Дахиад намаар үүссэн. Яростэрсэн. Эсэлийг ардаас нь зөөхөр болсон. Жогон дээр зөөнөө. Зөөсөн. Аваач. Дахиад намаар үүссэн. Яростэрсэн. Эсэлийг ардаас нь зөөхөр болсон. Зөөсөн. За тэгээд доошоо 30 минут явсан. Авчлаа. За. Nice. За 30 минут бол одоо ахаад трейсмент хийж болно. Гэхдээ 4 цагийн трейсмент хөдөлгөөнийг хийх байх хэлээ. 4 цаг бол одоо даунтай байгаад байгаа. Даун чиглэлийн хөдөлгөөн дээр нь трейсмент ирэх нь үү? Эсвэл 30 минутын дээр эхлээд трейсмент ирээд дахиад нэг импульс явах нь бүгдээ ажиглая. За 30 минутын дээр чинь 5 минутын дээр юу ч байхгүй ирж байна. минут 30 минут явж байгаа юм байна. За ингэсэн 30 минутын дээр юу болж байна гэсэн 4 цаг дээр юу болж байна гэсэн. За цаашаа харъя. 5 минут энд breakout хийж байгаа гэж байна. 30 минут маань угаасаа аль хэдийн очих хэвээр газар очсон харагдаж байна. За угаасаа 4 цагийн tracement эрсдэл юу хийж чадахгүй байна дөө. Дахиад өндөр тим юу ирж байна? Tracement ирж байна. За одоо энд нэг 4 цаг 23-6 левел дээр орж ирж байгаа шиг байна. 30 минут нь богны ап үсгээд Yorol эвдэхэд байна уу да гэсэн мэдрэмж төрөд байна. За Yorol эвдэрж байгаа харагдаж байна. Энд 30 минут даун, энд гэсэн энэ орой эвдэрэггүй. Энэ орой. Тэгээ энд базрын counter trend үсгээд авчиглал үсээд Yorol эвдэрсэн. Гэхдээ орой эвдрээгүй болохоор сэтгэл зүйтэй байна. Тийм учраас орохгүй. Тэгсэн чил амар явж энэ төр тэ. Одоо энэ угаасаа шууд хас 27 хүрхэл юм байна л да. Одоо эндээс би яагаад сая амар эргэлцчихвэ гэхлээр энэ оройг эвдлээгүй. Тэгээ counter trend маягийн зүйл ирсэн. Гэхдээ counter trend-ийн church гэж хүлээж авдаг учраас орох хэрэгтэй байна л да сая. Тэгээ ингээд нэг гүйлгч гэхлээр айгүй урамгүй байна. 46 ш одоо жоохон хашир 48-аар авч. Тэгээд аяс гэхдээ тэрнээс өмнө энэ дээр хэд байна? 63. За 0.8 63 сэл. За сайждаг баг харцдөө. Намаар үүснэ, Yorostern. Эсэл зөөгдөн. Ягаад ахгүй. Тэгээд намаар үүснэ, Yorostern. Эсэл бол зөөгдөх боломжтой болчихж байгаа. Дахиад намаар Yorostern-т эсэл зөөгдөх шаардлага байхгүй. Угаасаа л яг байгаа газар нь байгаад байгаа. За тэгээ эсэл зөксөн. За ингээд 4 цаг даун 23-6 левел дээр нэг trace ирсэн.
Доош бол дахиад трейс ирж байгаа. 30 минутын дээр бол авчиг л үүссэн маягийн. Ёроолтой цэтэрлээ гэж үзэх үү, стрэг гэж үзэх үү, гап үүсчлөө. Одоо тэгээд сэтэрсэн гэж үзэхэд хэцүү, стрэг гэж үзэхэд хэцүү. Энэ дээр өстой хөгийн болох байх. За тэгээд ап үүссэн. Ап үүсээд буцаад явсан 30 минутын дээр. Дахиад өндөр ёрол үүсгэсэн. Ёрол энд яалтчгүй цэтэрлээ. SL-ийг би 64-ээр авч 65-аар л авчдөө. 65-аар авчи 4 цаг жижиг бибогаар арах юм бол бибогийн 61.8, том бибогаар харуул 23.6. Тэгээд ер нь бол аль аль нь адилхан заах бах. 150 150. Тэгэнгүүтлээ энэ ч одоо тэрнээс өмнө эхлээд 90 гэж зааж байгаа юм. За байц чи одоо тэгэхээр чийдэр орж болно гэсэн үг вэ? Нэг болохгүй 0.9. Болохгүй 0.8. 0.7. За 0.7. За 0.6 болох юм да. 0.5. 150 тэрнээс өмнө 90. 0.1. 0.1. За сэл. За юм болсон. За ингээ 30 минутын дээр цааш юу болохыг харъя. За намаар үүсч юм. За ярстрэгүү. Шууд оростол ордорсон. Нам орол. Тий шууд энд ийсэл цохиулах ёстой гэсэн үг. Энд намаар үүссэн. Энд намаар үүссэн байгаа. Ёроол бас төрсэн байгаа. Тэнгүүд ийсэлээ ерөөсө зөөгөөгүй. Тэгээ ийсэлээ зөөгөөд пад ийсэлээ зөөгөөд пад цохиулцгаая. Тийм ээ. Тэгмэгц пад гэж зоох хэрэгтэй. За ингээд дуусаа. За тэгэнгүүт одоо яах ч юм бол 30 минут дахиад дээш л явах чинь да. Түрүүнийх шиг нэг паник 2 3 удаа бодлаач хийж заварчихгүй бол ер нь тэгэл оролт гарна л та. За энд нэг мөс ёроолоо сэтэлчээч. 30 минутаа ёроолоо сэтэлчээч. Өө ингэ 30-аар гүйлэхээр сэтэлдэг юм. За 4-өр гүйлгэе да. Залах урчил. За энд л сэтэрч гарч иж шиг байна да. Сэтэрч гарч ирсэн. SL 102-той 123-тай юм уу да. За байна. 123-тай. 4 цагаар TP нь бол одоо том пибога харахаар том пибогийн бол 23.6 левел. Асах 27 хүртэл гэхээр 221 хавцаа байгаа. Гэхдээ жижиг пибогоор бол юм чинь 73 хавцаа юм байна. Тэгээд SL нь болохоор өөрөө 123 байгаа штэ. За энийг явуулнаа ерөөсөө. Энэ шал дими санагчлаа. Тэгэл явуулчихлаар явчтیں۔ Гэтэ яг энэ дээр бол угаасаа орсон бол юу болох нь ойлгомжтой. За яг энд орол ингээд breakout хийгдэж байгаа юм байна гэд бид нар харсан. Энд орол биш ээ. Энд орол breakout хийгдэж байгаа юм биш үү. Гэт харсан. Тэгээ өдөргөн бол угаасаа том пибогийнхаа хас 27 руу, жижиг пибогийнхаа өмнө орол руу явах нь ойлгомжтой. За энэ нэг арилжааг алдсаж явах дээ. Угаасаа ардаас нэхэж ерөөсөө ормооргүй байна. Яг харж байгаа л ормоор байна. За энд пибогийн 23.6 левел дээр ирсэн. Одоо дараагийн пибогийн хэд дээр ирэх нь. Ер нь тэгээд тэрнээс гадна дэйли ер нь юу болоод байгаа. Өмнө орол хүртэл ирсэн ба шүү дээ. За тэгэнгүүт 30 минутаа хараа арчи. Апа үсгэч эхлээд. Апа үсгэ, пауск. Энд оролцсон уу сая? Сэтэлсэн энд орол байгаа юу? Байгаа. Тэгээд 4 цаг яг жижиг пибогийнхоо 23.6 дээр байгаа юм байна угаасаа. Тэгэхээр доошоо 140 хавцаа явж магадгүй хэрвээ breakout хийчихвэл шүү дээ, тэ. За breakout хийсэн. За энэ арай л олон candle гараад ирэх шиг л одоо. За breakout хийсэн. SL-ийг бол би энэ дээр 50 88 TP-г болохоор 27 руу 110 хавцаа юм да. 110 нэг л хувь эрсдэл гаргачих. Тэгээд 0
2 сэл 30 бад дахиад намаараа үүснээ яроос тлээд гараад ирсэн. Намаар руу эсэлэг зөөсөө. Бад 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 бад. За энэ бол ялчгүй намаараа гэж тооцогдох газар байгаад байна. Дахиад эсэлэг зөөсөө. Бад 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 бад. За бол орой бас төрч чадахгүй, ёроол бас төрч чадахгүй л бат. Нэг тийм сайн тохиол биш байна да. За ёроос төрсөө. Ёроол тестлэгдсэн. Ёроол руу брейкинг хийсэн. За дахин намаар үүсгэсэн. Ёроолын зүг бол том bearish candle гарахгүй байна. Rejected байсан. За ирсэн. За 4 цаг дээр ингээд энэ 23.6 амжилтгүй болчихж байгаа юм байна. Амжилтгүйч байх вэ? Амжилтгүйч биш л дээ ер нь бол. Одоо тэгээ дахиад trace ирэх нь ойлгомжтой. Нөгөө people чинь суунаал яваад байгаа. 30 минутын дээр бол апчиг л үүсгэж чадаагүй харагдаж байна. Жоо эртгээ хийж яахгүй бол ап ёроол breakout доош угналт заасан байдалтай. Fibonacci-г даанч 100 сэтэлчиж энэ 23.6 левелийн оройг энд сая сэтэлцэн харагдаж байна. Энэ бол одоо бүтэмжгүй. Ерөнхийдөө бол counter trend дууслаа гэсэн үг. Биш counter trend дууслаа гэнэ. Доош чиглэлийн нөгөө нэг 23.6 левелийн оройд бол дууслаа гэсэн үг. Харин ийшээ ингэж татаад 30 минут даун байсан бол сэтэл тараад оргосон. Sorry. За энд л нэг юм богн даун үүсэж байгаа юм байна да. Намаар 4 цаг 2 дахь удаага trace ирээд 30 минут даун орсон. Ап орсон. Буцаад даун болсон. Энэ ёроолыг эвдээд. Тэгээ ёроолыг эвдсэн байж байгаа. Эд ёроолыг эвдэж чадаагүй. Энэ оройг эвдэлсний дараа л арилж амжих юм байна. За энд л арилж чадаа байна гэсэн үг. Ёроол мань бол ойлгомжтой 75-аараа тавигдах нь. 4 цаг маань бол Fibonacci-гийн 50 дээр байгаад 38.1 дээр хагдаад хасах 61.8 заасан 155-аар бол явна. Нэг дүүн гэдэг нь сонсогддог л багтаа хүмүүстээ. За 75 гэдэг чинь бид нар 1.05 0.6 хавцаагаар гэсэн 0.5 and наан эхлээд байна шүү дээ би. Хаана вэ? 110. Бай. За 30 минут харсан. 30 минут пад. Өндөр ёроол үсэх юм шиг байна. Rejected candle гарсаар байна. Орой сэтгэхээр урагшилсан. Орой бол хараахан сэтгэр үстэрсэн. За энэ дээр бол SL-ийг бүгдийг зөөч. Пад. За тэгээд дээшээ явсан даа нөгдөч. За шинэ ёроол үсгээд орой бараг сэтэлсэн баха. Сэтэлэг байна. Орой сэтэлсэн. Шинэ ёроол үсгээд орой сэтэлээ. Дахиад шинэ ёроол үсгээд дахиад орой сэтэлсэн байдал харагдаж байна. За тэгээд дээшээ TP-г авсан. За 4 цаг дээр бол counter trend үргэлжлэн. Ер нь бол өмнө орой хүртэл үргэлжилж ч магадлал байгаа. За 30 минутын дээр бол үндсэн хөдөлгөөн авчиглэлтэй. 30 минутын дээр уг нь л орчмоор л байдیں۔ Тэгээд 5 минутын дээр их оролтдог амжилтгүй л болт юм дөө. За энд нэг энэ орой стрэлт үсээд энд нэг юм өндөр ёрол үсээд 44 хавцаа. За 45 л гэж. Сэл дээр бол PP харамгүй арилнаа. За энэ дээр 38.1 левел дээр хагдаад хасах 61.8 левел заагаад 183. За 185 гэж. Тэгээд наан нь болохоор би эхний TP-гээ 75 дээр авал зүгээр юм байна. Тэгээд
Энд чи өөрөө нэг лотын ялчаа. Тэгэхээр би 0.2 лото биш ээ. Үлээ 0.8 лото. Дээш 75 дээр 0.2 лото дээш. Өгөөд. За тэг 30 минутын дээр харсан. 30 минут цаашаа юу болох вэ? Өндөр ярал үүсэх үү? Эсвэл зогсох уу? Өндөр ярал үүсчлээ, оройс төрчлээ. Багахан өндөр ярал юм да. Дахиад өндөр ярал үүсэх үү? Оройс төлөх үү? Юу вэ? What the fuck? Энэ бол арич сприд биш ээ. Энэ зүгээр gap үсэл ороод ирлээ. Тэгээд даун болчихлоо. 4 цаг дээр ахаа шалгасан. 30 минут даунтай. 30 минут даун үргэлжилсэн. Бүрч гоё оролтын боломж үүсэх боломж уг нь байна. Yes. Эсвэл 70 TP 4 цаг 61.8 бас 27 гэхлээр 143 145 гээд 70 гэдэг чинь мэдээж 0.5 за тэгээд 0.5 145 лөө наан нь болохоор 95 дээр 0.1 хавцаагаар баялаа. За 30 минут харцгаая. За баг өндөр яруулаа рестрэлттэй. За баг л өндөр яруулаа рестрэлт. Тэгээ энэ дэр ягаад эсэл зөөсөнгүү гэж гайхчих магадгүй. Оройч ус стрэхгүй байна. Гэсэн сэтэрсэн мүү? Сэтэрсэн ба штэ. Жохон доор тавина. Яг би хийхгүй бай. Жохон доорхон тавина. За тэгээ оройгоос чаавс оройгоос тэлж чадсангүй. Ямар муутай ядаргаатай муухай явд юм бэ те. За 30 минутын тэгээд энд гап үсгэж орж ирээгүй сайхан явчихгүй. За 30 минутыг ахаад даун болоод буцаад дахиад ап болох бах. Хэвээ маяглж өгөн дээ. За тэгээ эндээс SL-ийн мэдээж 98 пип. 99 пипээр авнаа. За тэгээд 4 цаг дээр одоо нөгөөтхөр хിവэрэ штэ 115 гэхээр айгүй хэцүү 50 150 150 нэг хөв эрсдэл гаргаж үзт юм уу? Тэгээд нэг хөв эрсдлэхээр чинь би ч за одоо хоёр хөв эрсдлэн дээр ч юм уу да баг бат бай. TP 150 SL за зүг байна. За өндөр ярал ус арай сэтэрсэн л гэж үзсэн тий одоо тэгээд гаплал өөр яваад өгч байгаа юм ч тий. Өндөр ярал уссан. За арай сэтэрсэн л гэж үзнэ. Fake out биш break in хийж орж ирж байгаа болохоор. За өндөр ярал ус арай сэтэрсэн. За арилж байгаа авсан да. Сайхан. Энд гэхдээ түрүүн доороос л тэгээ явчих байсан. Хоёр удаа ингэж авчирч стоп цохиулахгүйгээр те. За тэгэл дараагийн трейс өдөглөж ш те. Одоо өөрчлөлт юу их те. Фат. Ой байж байгаа юу болоо авч байна чи одоо бүр трейсмент хийхгүйгээр бүр ингэ дэшөө. Нөгөө тэгж болох юм байна те. Өмнө оройны даралт хүртэл явах юм чинь гээл бас нэр боддог бодол юм байна шүү. 23-6 breakout хийгдээд counter trend хийхэд өмнө оройн даралт хүртэл явах юм чинь би 100 хүртэл явах юм чинь 100 дээр TP тавьчих гээл тавихад бүүм гээл очих нь шүү дээ. Тэг бүүм гээд хоёр удаа эсэл цохиулна. Нэг удаа TP гэсэн үг. Тэгсэн бол яах нь вэ? Тэгсэн бол алах нэ бүр. Тэ одоо эндээс би нэг TP гээл ерөөсөө энд биш энд тавьчихна л гэсэн үг л дээ. Би 100 өгч айл юм биш дээ. Тэгэл пат
Пат гэл. Оо shit. Өрдгүүрч ах шиг. Тэгээ 30 минут чинь ап явж ирснээр даун болчихж байгаа. Угаасаа энэ ингээ close all. Зөв. Ингэж болох юм байна. 23 level сэтгэлээ breakout хийглээ, counter trend хэллээ. Бонус явна. Анхны Trescent барьлаа. Анхны Trescent-ийн төгсгөл дээрээс л том нэгийг оруулаад, жижиг нэгийг оруулаад дагуулаад яваад хад болох юм байна л да. За nice, энэ амар гоё зүйл ер нь бодогдчихлоо. Асал нэг хэрэгтэй. Nice ч ихтэй. Гэхдээ ингэж бичихгүй бол дараа нь өөрөө ойлгохгүй даа. За ийм simulation боллоо залуусаа. Тэгээд бас нэг шин зүйл сурж авсан simulation байлаа. Тэгээд 221 зууны 78% өсөлттэй гарлаа. Хоёр арилжаа урьдчилж хараад орцсон. Тэгээд тэр хоёр арилжаа баг тооцохгүйсэн ч болно. Тэгэх юм бол 200% гэсэн үг. Тэгээд гэхдээ тэр хоёр дээр арайч 20% аваагүй шүү дээ. 20% аваагүй хөө. Тэгээд ер нь бол тэр хоёрыг тооцохгүй байвал макста 210% өсөлттэй. 210% өсөлттэй болж дууслаа. Тэгээд ерөнхийдөө бол би хамгийн сүүлд 126% өсөлттэй байхад нь яг энийг эхлүүлсэн. Тэгээ 221 хастагын 126 95% нэмэлт өсөлт бол хийлээ. Тэгээ нэмэлтээр 95% өсөлт хийсэн. За тэгээд closed гэдээ арилж байгаа харах юм бол за одоо эндээс ч өстой учир нь алдахгүй бах та нөгөө идэх арилжаанд зогсноо би юусэн хараагүй учраас ер нь харцдаг гэж яагаад харсангүй. За одоо баг хамгийн сүүлчийн бичлэг рүү орвол харагдах л бах та. Хамгийн сүүлчийн бичлэг рүү ороод харчих. 95% өсөлт үзүүлсэн. Тэгээд яг одоо сүүлд хэдэн арилжаа нэмж хийсэн. Тэднээс хэдэн одоо яг TPS-ийг зогч вэ гэдгийг харъя. Тэгээд энэ хавцал гарах бах. Ой, дээр юус яриг юм шүүс таарай. $17 оны 6 сарын 21 гинэ. За 17 оны 6 сарын 21 тэр тоон ер нь гар тийм 17 оны 6 сарын 21, 6 сарын 21, 6 сарын 21. Оо яг энд биш үү? 6 сарын 21 энд 349 дэх арилжаас эхэлсэн биш үү? 6 сарын 21. Тэгээд дандаа дараа нь угаасаа 22 болоо явцсан. 349 дэх арилжаас эхлээд 410 дахь арилжаа хүртэл. За 349-өөс 410 дахь арилжаа хүртэл хэдэн арилжаа юм? 410 хастаг нь 349. За 61 арилжаа заяа. 61 арилжаа. Тэг яг 61 арилжаа гэхгүй л дээ ер нь бол энэ ч одоо дотор нөгөө даблдаад ийм пост цэгүүд байгаа. Тэгээд тэгэхээр 349-с нь тоол авчи. 300 за энд 52 гээд явчихж байгаа. 352. Эсвэл close trade-с харчих юм уу дөө баг 7 сарын 6 сарын 21 гэсэн шүү дээ. 6 сарын 21-ээс хойшоо энд 179-с 205 хүртэл. За 179-с 205 26 арилжаа. 26 арилжаас buy гэдэг ингэсэн гэдэг. Энэ л 6 сарын 21. За энэ нэг эндээс эхэлж байгаа юм биш үү? За энд drawdown pips гэдэг. За энд нэг арилжаа алдсан, хоёр арилжаа, гурван арилжаа алдсан, дөрвөн арилжаа, таван арилжаа алдсан, 6 арилжаа алдсан, 7, 8 арилжаа алдсан, 9 арилжаа алдсан, 10, 11, 12 арилжаа алдсан. 12 арилжаа алдсан. Тэгээд 26 арилжаанаас хастаг нь 12. Тэгэхээр 14 арилжаа авсан, 12 арилжаа алдсан. Тэгсэн ирнэ 90% өсөлттэй болж чадчихэ.
За маш сайхан simulation боллоо. Шинэ юм зүйл сурч авлаа. Тэгээд 26 арилжаанаас 14-ийг алдаж 12 арилжаа авсан байдалтай. Нэлээд сайхан шинэ зүйл сурч авсан simulation байлаа. Тэгээд ер нь бол яг тодорхой хэмжээнд нэлээд гоё ахиц дэвшил бас гаргалаа гэж бодож байна. Нэлээд өөртөө бол сэтгэл хангалуун сайхан simulation боллоо. Тэгээд 95% өсөлт үзүүлсэн байсан баха. 95% өсөлт гэдэг чинь 126-аас хасдаг нь би чи одоо харахаар 221 байгаа даа. 221 тийм 195% өсөлт мөн байна. За тэгээ 95% өсөлттэй 14 арилжаа нэмэгтэй 12 арилжаа хасахтай сайхан simulation боллоо. Тэгээ бүгд амжилттай. Жаргалбекс байла, test simulation байлаа. Тэгээд test simulation-аас цааш нь үргэлжлүүлээд байна. Сэвэлчгээ. Болчих шиг боллоо шүү. За тэгээ бүгд амжилттай. Жаргалбекс байла, баярлаа. Баяртай. Бичлэгний асуудалгүй сайхан simulation болсон гэж найдаж байна. Бүгд амжилт хүсье. Дараа дахин уулзлаа. Түр баяртай.